За сайн байцгаана уу? Орой минь хүргэе. Өнөөдөр бүгдээрээ хаван яагаад үүсдэг талаар өөрөөр хэлбэл ямар өвчний үед бид нэр хавгандаг вэ гэдэг талаар мэдэж авцгаая. За тэгэхээр нэгдүгээрт хамгийн илбэг тохиолддог нь бөөрийн өвчний үед бид нар хавгандаг. За өөрөөр хэлбэл бидний бөөрийн үйл ажиллагаа мууцантай холбоотойгоор хавгандаг гэсэн үг. Тэгэхээр бөөр гэдэг эрхтэн маань бидний биеийн хортой бодис болон усыг шүүгээд гадагшлуулдаг эрхтэн байгаа. За тэгээд ямар нэг шалтгаанаар болоод бөөр маань ажиллагаа нь муудаад хортой бодис болон усыг шүүж гадагшлуулах чадвар нь муудахаар давс болон шингэн биед хуримтлагдаад идрүү тархснаас болоод ерөнхийдөө хавгандаг. За тэгээд бөөрнөөс болоод хавганаж байгаа үед давхар биднэрт ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэхээр ерөнхийдөө шээсээр уураг алдж байгаатай холбоотойгоор шээс маань хөөсөрдөг байгаа. За 20 дугаарт зүрхнээс болж хавгандаг. За тэгэхээр зүрх гэдэг эрхтэн маань цусыг шахаж өгөөд нөгөө цусаа бүх биеэр тараадаг. Энэ үйл ажиллагаа ямар нэг байдлаар алдагдсан үед өөрөөр хэлбэл цусаа хангалттай шахаж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Хангалттай тарааж чадахгүй байгаа үед бидний бие маань биднэрт цус дутагдаад байна гэдгийг мэдэрдэг гэсэн үг. За тэгэхээр нөгөө бөөр маань бидний биед цус дутагдaltaй байгаа юм чингээд шингэнээ гадагшлуулахгүй биедээ шингэнээ бариад идэг гэсэн үг. За инхээр бид нар хавгандаг гэсэн үг байх нь байна. За тэгэхээр тухайн хаван маань зүрхний гаралтай байх юм бол тухайн хүн хавганахаас гадна амьсгал давчдах, цээжээр өвдөх гэх мэт зовирыг бас хилж идэг байгаа. Ийм тохиолдолд ерөнхийдөө тухайн хаван маань зүрхний гаралтай байх магадлалтай гэсэн үг байна. За 3 дугаард илэгнээс болж бас хавгандаг. Илэгний цирроз буюу илэгний хатуурал өвчний сүүлийн шатуудад бол ерөнхийдөө хавгандаг. За тэгэхээр хэвийн үед бидний эрүүл илгэнд альбумин гэх мэт уургууд нийлэгддэг. Тэгэхээр эдгээр уургууд нь ямар үүрэгтэй юм гэхээр шингэнийг судсан дотор байлгах үүрэгтэй. За хавгнаад байна гэдэг чинь нөгөө шингэн маань судаснаасаа гараад завсрын идүүдэд хуримтлагдаад байгааг бид нэр хавгнаад байна гэж үздэг. Тэгэхээр энэ илгэнд нийлэгддэг уургууд маань судаснаас гараад хаван үүсгээд байгаа тэр шингэнийг судаснаас нь гаргахгүйгээр судсан дотор нь байлгадаг үүрэгтэй. За тэгэхээр ингээд илгэнд цирроз буюу илгэний хатуурал үүсчихээр нэг уургуудаа нийлэгжүүлж чадахгүй байгаа учраас уургийн дутагдaltaд орчхоор нөгөө судсан дотор шингэнийг барьдаг уурга байхгүй юм чинь нөгөө шингэн маань судаснаас гараад завсрын идэд хуримтлагдаад хаван үүснэ гэсэн үг байх нь байна. За тэгэхээр илэгний цирроз буюу хатуурлын үед бид нар хавганахаар давхар хэвлийн устдах буюу асцит бас болдог байгаа. За дөрөвдөх нь бамбаа булчирхайн үйл ажиллагааны дутагдлын үед бас хавгандаг байгаа. Тэгэхээр бамбаа булчирхаанаас болж хавганж байгаа бол тухайн хүнд хавангаас гадна тухайн хүн амархан ядрах, өтгөн хатах, шүрмсэн татах гэх мэт зовирууд хамт давхар илэрч байдаг. За 5 дугаарт тунгалгийн хаван буюу лимфийн хаванч гэж бас нэрлэдэг. За энэ маань лимфийн зангилаа алга болох болон лимфийн зангилаа гэмтсэнтэй холбоотой үүсдэг. Жишээ нь ямар нэг хавдраас болоод хэвлийн хүндийн туяа эмчлээ хийлгэсэн хүн эсвэл ямар нэг шалтгаанаар болоод лимфийн зангилааг тарих хаалгаанд орсон хүмүүс ч гэх юм уу тийм ээ. Иймэрхүү тохиолдолд ерөнхийдөө үүсдэг. За 6-аад нь бидний биед явагдаж байгаа халдвар болон өрөвслийн үед бас хавгандаг. Жишээ нь чихрийн шижин байна, хэрх өвчин байна. Тэгэхээр өрөвсөл явагдаж байна гэдэг чинь нөгөө өрөвслийн медиаторууд маань судасны хааны нэвтрэх чанарыг ихсгчдэг. За үүнээс болоод бас хавгандаг байгаа. Гэхдээ тухайн хаван маань өрөвсөл болон халдвараас болоод үүсчихсэн байгаа тохиолдолд хүрээд үүсэх юм бол ерөнхийдөө өрөвсөл явагдаж байгаа учраас нөгөө арьс маань халуун, за гаднаас нь харахад арьсны өнгө баг зэргийн улаан ийм өөр байдаг. За мөн хуруугаараа дараад үзэхээр бусад хаван шиг цаашаа хонхож ордоггүй онцлогтой. За тэгээд үүний дараагаар ууж байгаа эмтэй холбоотой бас хавгнаж болдог. Жишээ нь зарим төрлийн өрөвслийн эсрэг өвчин намдах хэмийг удаан хугацаагаар уусан тохиолдолд тэр маань таарахгүйс болоод зарим хүмүүс хавгандаг. Гэхдээ өвчин намдах хэм уудаг хүн болгон хавгнана гэсэн үг бол биш. Тухайн өвчин намдах юм таарахгүй байх юм бол тухайн хүн маань хавгандаг байгаа. За тэгээ мөн зарим төрлийн даралтны эмүүд бас хавгнуулдаг. За тэгээ даралтны эм дотор ч маш олон үйлчлэгээтэй эмнүүд байдаг. Тэр дундаас кальцийн сувагт хориг үүсгдэг эмнүүд гээд байгаа. За амлодипин, нифедипин гэх мэт эмнүүд байдаг. За эдгээр эмнүүдийг бас удаан хугацаанд уусан тохиолдолд хавгнуулах гад байдаг. Гэхдээ энэ маань уусан бүх хүн хавгнана гэсэн үг бол биш шүү. Тухайн хүн таардаг хүн маань таардаггүйгээсээ болоод хавгандаг
болдог хүмүүс бас байдаг. За мөн дээрээс нь стероид буюу одоо дааврын ийм тариа хэрэглэсэн тохиолдолд бас хавгандаг. Одоо жишээ манай настай хүмүүс өвдөгний үеэр өвдөөд энэ тэнд үе мөч өвдөд байна гэд одоо дааврын тариа хийлэгдэг штэ. За ерөнхийдөө энэ тохиолдолд бас хавгандаг. За мөн зарим төрлийн чихрийн шижингийн эмнүүд хүртэл хавгнуулдаг. Тийм болохоор хавгнаад эмнэлэгт очихоор эмчнэрийн танаас хамгийн их асуудаг асуулт одоо та нар анзаарсан бол ямар юм уудаг вэ гэж маш их асуудаг. За тэгээд үнэхээр тэр хавгнуулдаг эмүүд ууж байгаа бол одоо тэр эмийг болохоор тухайн хавн маань илт буудаг юм хүмүүс бас байдаг. За мөн дээрээс нь бидний өөрсдийн хөлтэй холбоотойгоор бас хавн үүсдэг. Одоо жишээ маш удаан хугацаагаар суугаа ажил хийдэг, удаан хугацаагаар зогсоо ажил хийдэг хүмүүс бас хөл нь маш их хавгандаг шүү дээ. За энэ яг юу болоод байгаа юм гэхээр зүрх маань цусыг шахаад бүх биеэр тараагаад өгөхөөр хөлөнд очсон байгаа цус маань буцаад вений судсаар зүрх рүүгээ явах хэрэгтэй болно. Тэгэхээр хөлнөөс дээшээ зүрх рүү явах гэдэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр вений судсанд хавхлага гэж юм байдаг. За энэ зурган дээр харах юм бол одоо вений судсанд ийм хавхлага байдаг. За энэ хавхлага ямар үүрэгтэй юм гэхээр тухайн цусыг дээшээ явуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн цусыг буцаж доош урсгахгүй байх үүрэгтэй. За тэгэхээр энэ маань ямар нэг байдлаар үйл ажиллагаа халдагдаад ирэхээр одоо нөгөө цус маань дээшээ гарч чадахгүй доошоо буцаж унаад одоо энд бүлэн үүснэнтэй холбоотой бас хавгандаг гэсэн. Тэгэхээр энэ хөлөнд байгаа цус маань дээшээ явхад тусалж идэг нэг гол хүчин зүйл бол одоо энэ хөлний булчин байгаа. Тэгэхээр энэ булчин агшиж энэ цусыг дээшээ явахад тусалдаг гэсэн. Тэгэхээр бид нар удаан хугацаагаар зогсоод юм удаан хугацаагаар хөдөлгөөнгөө суугаад ахаар нөгөө булчин маань агшихгүй хөдөлгөөнгөө байгаа учраас тэр цус маань дээшээ явахгүй одоо тэнд саатаад байна гэсэн. Тэгэхээр энэс болоод бас хавн үүсдэг байх нэ. За тэгэхээр хамгийн сүүлд нь хавн гэдэг маань яг юу вэ гэхээр маш энгийнээр тайлбарлах юм бол за бидний бид захын судас гэж байдаг. За өөрөөр хэлбэл энэ судас маань маш нэмгэн судас гэсэн үг. За тэгэхээр хавн гэдэг маань захын судсан дотор байх ёстой шингэн маань судаснаас гадагшаа гараад одоо завсрын идэд хоригдлогдож байгаа байдлыг бид нэр хавн гэж хэлээд байгаа юм. За маш энгийнээр тайлбарлах юм бол одоо бидний бид давс их байна л гэсэн. Давс гэдэг маань өөрөө усыг өөртөө татчихэдэг. Тэгэхээр бид нар давсыг хэрэглээд байх тусмаа давс маань тэр хэмжээгээр усыг биед барина гэсэн. Тэгэхээр бид нэр хавн ихтэй байгаа үедээ давсны хэрэглээгээ хязгаарлаа, давсаа бага хэрэглээ гэдэг нь давс бага орж ирэх юм бол нөгөө биед баригдах шингэн маань багаснаа гэсэн үг байна шүү дээ. Тэгээд ингээд бид давс маань их орж ирэх тусмаа одоо нөгөө шингэнээ бариад байна гэсэн. Тэгэхээр нөгөө захын жижигхэн судсууд маань нөгөө шингэн маань хитрхи их болчхороо даралт нь ихтэй тэрнээсээ болоод нөгөө судаснаас гадагшаа шингэнээ алдаад байна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр тэр алдагдаад байгаа шингэн маань завсрын идүүдэд хоригдлагдаад бид нарт хавн үүсээд байдаг гэсэн үг байна. За тэгээд манай эмэгтэйчүүд байна. Бэлэн гоо мийдад унтцсан. За мөн бид нар унтахынхаа өмнөх орой одоо пицца, чик айгүй их давстай, шүл, хоол, арх ийм хэрэглээд унтчихаар маргааш өглөө тусаад ирэхээр бидний нүүр хавгацсан байдаг штэ. За өөрөөр хэлбэл бидний бие давс ихсэх юм бол бидний бие хамгийн зөөлөн хэсгээс эхэлж хавгандаг. Хамгийн зөөлөн хэсэг нь хаана вэ гэхээр бидний зовх байдаг. Тэгэхээр зовхноосоо эхэлж хавгандаг байх нь байна. За гэхдээ энэ хавн маань давсаа басгаад өөрөө аяндаа арилах ёстой. Арилахгүй байх юм бол эмээ эсрэгээрээ эмгэг байж магадгүй ямар нэг байдлаар өвчин байж магадгүй гэж үздэг байх нь шүү дээ. За тэгэхээр миний саяхан хэлсэн шалтгаануудаас болоод ерөнхийдөө бид нэр хавгандаг. За ингээд хавгнаад явахаар манайхан ерөнхийдөө тоодоггүй, үзэмний шүүсүүн, шээс хөөх юм уу, за хулууны шүүс, хулууны цай гэл янз бүрийн муугаад ингээд яваад идэг. Тэгэхээр бид нар юунаас болоод хавгнаад байгаагаа тогтоохгүй ингээд дураараа арга хэмжээ аваад дураараа гэрээрээ им угаад яваад байх юм бол эцэст нь бид нэр хэрвээ энэ хав маань ямар нэг өвчнөөс үүдэлтэй байх юм бол та өвчнөө хүндрүүлж ийн гэсэн үг. Тийм болохоор ерөнхийдөө та ингээд хавгнаад байгаа бол эмнэлэгт очиод нэг удаа үзүүлээрээ. Эмнэлэгт очихоор таныг хавгнж ийн гэдэг айгүй том шинжилгээ, өмтэй шинжилгээ хийн гэсэн үг биш. Машингийн шинжилгээнүүдээр ерөнхийдөө юунаас болоод хавгнаад байгааг чинь тогтоох боломжтой. Ерөнхийдөө та ингээд байн хавгнаад байвал заавалжгүй эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй. За тэгээд дээрэс нь манайхны маш их асуудаг нэг асуулт хавн юм уу тархлаад байгаа юм уу гэдгээ яаж мэдэх вэ гэд асуугаад байдаг. Тэгэхээр зарим нь бол ерөнхийдөө хуруугаараа дарж үзэл хонхоогоод орж ивэл хавн, хонхоож орохгүй байх юм бол хавн биш ээ гэж хэлээд байдаг. Гэхдээ энэ бол бас буруу бол биш. Гэхдээ лимфийн буюу тунгалгийн хавн болон бомбо булчирхай хавн зэргийн үед таны шилбэний ясан дээр дарахаар тэр маань
маань хонхоохгүй. Эсвэл хонхоосон ч гэсэн маш хурдан арилж идэг учраас үүнийг хаван биш таргалтынх гэдээ яваад иж болохгүй гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр хамгийн сүүлд хүмүүсийн бас маш их мэдхийг хүсдэг зүйл бол хавангаа яаж буулгах вэ? За тэгэхээр хаван маань юунаас болж үүсээд байгаа шалтгааныг олно гэдэг хамгийн том эмчилгээний арга байна шүү дээ. Шалтгааныг олоод шалтгааныг арилгах ёстой. За мөн дээрээс нь давсны хэрэглээгээ багасгах хэрэгтэй. За давс их байх тусмаа бие дус их баригдана гэсэн үг байна. За мөн дээрээс нь та удаан хугацаагаар зогсоо ажил хийдэг. За удаан хугацаагаар хөдөлгөөнгөө суудаг ажил хийдэг бол дундуур нь босоод алхаад ч юм уу тийм ээ дасгал хөдөлгөөн хийгээд одоо нөгөө шилбэний булчингаа ажилуулах хэрэгтэй гэсэн. За тэрийг ажилуулж одоо нөгөө хөлөнд байгаа цусыг чинь дээшээ шахаж өгнө гэсэн үг. За мөн дээрээс нь манайхан хавгнаад байна гэхээр бөөр байгаа, бөөрчил өвдөд байна гэд ян зүрийн дураараа бөөрийн юм уугаад яваад байдаг. Тэгвэл хаван гэдэг нь зөвхөн бөөрнөөс биш маш олон шалтгаанаас болж үүсч байдаг учраас одоо шалтгааны заавал тогтоолгоорой. За тэгээд дээрээс нь манайхан хаван буулгана гэд хулууны шүүсийг маш их уудаг. За тэгвэл нэг анхаарах ёстой зүйл хулууны шүүс бол хулууны цай маань ерөнхийдөө шээсгэх үйлдэл байдаг. За тэгээд төрсний дараах эмэгтэйчүүдийн одоо хөлний хаванг ерөнхийдөө сайн хөөдөг. Гэхдээ нэг анхаарах зүйл бол бөөрийн үйл ажиллагаа муутай хүн бол хулууг хэрэглэхээс болгоомжлох хэрэгтэй. Ягаад гэхээр хулуунд калиум маш их агуулгадчихэдэг. За мөн дээрээс нь илэгний үзүүлэлтүүд өсч болдог учраас шээс хөөдөг гэсэн ингээд дураараа угаад ээж ерөнхийдөө болохгүй. За мөн дээрээс нь хамгийн том анхаарах ёстой зүйл юу юм гэхээр өвчин намдах өрөвслийг сэрэг имийг дураараа зарим нь бүр ингээд өдөр тутмын хоол шиг иддэг болсон байдаг. За толгой өвдөд байна гэл өдрө болгон угаал тэр хүмүүс ажиглаад байгаа та нар маш их хавгнж байгаа. Тэгэхээр тэр хүнд тэр имийг таарахгүй байна гэсэн үг. Тэгэхээр тэрийг дураараа тэгж уухгүйгээр очоод таардаг имийг бичүүлээд авчихад болно. За мөн даралтны ийм чихрийн шижингийн юм таарахгүй байгаа хүмүүс нь очоод бас солиулаад авахд болно. За мөн дээрээс нь тэр үе мөч өвдөд байна гэл стероид дааврын тариа хийлгээд байгаа хүмүүс тэгэж ойр ойрхон давтамжтай хийлгээд ах юм бол бас хөөнө хавгана гэсэн. Тийм болохоор үүнийг бас эмээр орлуулах тийм эсвэл бүр өвдөд байх юм бол хаяа нэг тариулах гэх мэтээр ингэж өөрчлөх ёстой. Тэгэхгүй бол та хавгнаал яваад байна гэсэн үг байх нь байна. За тэгээ бүгдээрээ намжлал хүсье. Баярлалаа.